21-р зууны хамгийн ашигтай атлаа, хамгийн хүний амиар тэжээгддэг бизнес юу вэ? Зэвсгийн амиа юу? Эсвэл хар тамхи уу? Үгүй ээ. Хариулт нь таны утасны дэлгэцэн дээр өдөр бүр магадгүй цаг тутам гарч ирдэг тураах шидэт бүтээгдэхүүнүүд юм. Бидний амьдарч буй 2026 онд дэлхийн жинг хасах хоолны нэмэлт бүтээгдэхүүний зах зээл 250 тэрбум доллароос давлаа. Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол хурдан хугацаанд ямар ч хөдөлмөр хийлгүйгээр төгс биетэй болох гэсэн сая хүмүүсийн сэтгэлзүйн султал, өөртөө итгэлгүй байдал дээр тогтсон аврах том импери юм. Гэхдээ таны өглөө бүр ууж байгаа тэр анхлын үнэртэй кофе, орой бүр уудаг хоргоожуулах цаа үнэхээр өөгийг тань хайлуулад байна уу? Эсвэл таны дотор эрхтнүүдийг чимээгүй хүн хүлж байна уу? Өнөөдөр бид тураах цай, кофе, бэлтгэлүүдийн лабораторийн нууц, тэдний ашигладаг үхлийн химийн бодисууд болон сошиал медиагийн одууд танд хэрхэн худал хуурмгийг савлаж зардаг талаар дэлхийн түүхэн дэх хамгийн том аимшигт баримтуудыг дэлгэх болно. Суудалдаа тоглон сууцгаано. Учир нь энэ бичлэгийг үзсний дараа та тураах бүтээгдэхүүнийг хизээж өмнөх шигээ харахгүй. Хамгийн хоргүй гэж тооцогддог, хүмүүсийн хамгийн худалдаж авдаг бүтээгдэхүүнээс эхэлцгээе. Тураах цай буюу сошиал ертөнцид детокс гэж нэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд. Тэдний сурталчилгаа маш энгийн. Та ердөө орой бүр нэг аягааг уухад л биеэс тань хамаг хорт бодис гадагшилж, бодисын солилцоо чинь итвэгцснээр өөхт нь хайлна гэдэг. Үнэхээр ч та уугаад маргааш өдөө нь босгож ин чинь 1-2 кг-аар хасагдчихсан, гид чинь татарчихсан байдгүй. Баярлах болоогүй. Энэ бол өөх хайлж байгаа хэрэг биш. Харин таны бие эрхтэн маш хүчтэй химийн болон ургамлын довтлохонд өртөж, шингэнээ алдаж буй аимшигт үйл явцын эхлэл юм. Тураах цайнуудын найрлагыг эргүүлээд хараарай. Тэнд маш жижиг үсгээр сена экстракт гэж бичсэн байгаа. Сена гэж юу вэ? Энэ бол ангаах ухаан зөвхөн хүнд хэлбэрийн өтгөн хаталттай, олон хоног бие засаж чадаагүй өвчтнүүдэд эмчийн хатуу хяналт дор. Дээд тал нь 7 хоног хэрэглэхийг зөвшөөрдөг хүчтэй туулгах ургамал юм. Энэ ургамал таны гидсэнд ормогцоо бүдүүн гидсний мэдрэлийн эсүүдийг маш хүчтэй цочроож, гидсний хааны хүчээр агшааж эхэлдэг. Хүний бие хоолноос шимт хижээл усыг шимж авч чадаагүй байхад гидсийг хүчээр бадсаллуулж дотор байгаа бүх шингэн зүйлийг шингийн хэлбэр болгоод гадагшлуулдаг гэсэн үг. Та жингээ үзээд хасагдсан байгаа тэр 1-2 кг бол ердөө л таны биед байх ёстой байсан ус ба багс юм. Та ганц ч грамм өөх хасаагүй. Бүр гүнзгийрүүлэх баримт зөвхөх юм бол Америкийн нэгдсэн улсын судалгаагаар тураах цайг 2-оос дээш 7 хоног тасралтгүй уухад хүний биед дараах өөрчлөлтүүд гардаг. Нэгдүгээрт калиен дутагдал. Шингэнтэй хамт хүний зүрхний цохилтыг удирддаг калий, натрий гэх мэт электролитууд урсаж өгөө болно. Калиен хэмжээ хэд багаснаар зүрх гэнэт зогсох аюултай. Хоёрдугаарт нь залхуу гидсний хам шинж. Бүдүүн гидс өөрөө агшиж өтгөнөө гадагшуулах рефлексээ бүр мөсөн гэдэг. Энэ цайг уухаа болох мөчөд хүнд маш хүнд хэлбэрийн өтгөн хаталтанд орж цайгүйгээр хизээч бие засч чадахгүй түүнээс хараат болдог байна. За цай хүмүүс туулгадаг гэдгийг гадарладаг болсон тэгвэл тураах кофе гэж юу вэ? Кофеинээр хүний бодисын солилцоо 3-11%-аар идэвхжүүлж өөх шатлалтыг бага зэрэг дэмждэг шинжлэх ухаанаар нотлогдсон. Гэхдээ энэ зүгээр л ердийн хар кофений үйлчилгээ. Тэгвэл яагаад зах дээр зарагдж байгаа тураах кофенуудыг уухаар хоол идэх хүсэл таг зогсож, зүрх савлаж, хэдхэн хоногт 5-10 кг турдсан бэ? Тэд ургамлын гаралтай, байгалийн шидэт кофений үр ашигласан уу? Одоо хамгийн аимшигтай нууцыг дэлгэе. Хэрэг таны ууж буй кофе таны хоолны дуршлыг 100% хааж, хоол харахаар л бөөлжих гэж байгаа мэдрэмж төрүүлж байвал дотор нь сибутрамин гэдэг химийн бодис нууцаар холигдсон байгаа гэсэн үг. Сибутрамин бол анх 1997 онд Америкийн нэгдсэн улсад тархалтын эсрэг ийм хэлбэрээр зөвшөөрөгдсөн боловч 2010 онд дэлхийд даяар аль биесээр хориглогдсон бодис юм. Учир нь энэ бодисыг уусан хүмүүс маш ихээр зүрхний шигдээс болж тархинд нь цус гаргаж байв. За энэ бодис нь бид ямар нөлөө үзүүлдэг вэ? Ямар үр дагавартай вэ гэхээр нэгдүгээр тархины хяналтын хувьд тархины төв мэдрэлийн системд нөлөөлж серотонин болон норадреналин дааврыг хүчээр ихсгэн биеийг байнгын стресс, айдас, түгшүүртэй байдалд оруулж хоолны туршлыг хаадаг. За дараа нь болохоор зүрх судасны ачааллыг бий болгоно. Хүн зүгээр сууж байхад зүрхний цохилтыг минутанд 110-аас 120 хүргэж
цусны даралцыг огцом ихсгэнэ. Энэ нь марафонд гүйж байгаа мэд ачааллыг зүрхэнд өгнө гэсэн үг. За дараа нь сэтгцэд нөлөөлнө. Нойргуудал, гүн депресс, шалтгаангүй уйлах, уурлах бөгөөд олон улсад үүнээс болж амиа орсон тохиолдлууд бүртгэгдэж байсан. Үйлдвэрлэгчид шошгон дээрээ хизээж сибутрамин гэж бичихгүй. Тэд арабика үр, ногоон цайны ханд, байгалийн ургамал гэж худал ярина. Гэвч Европын албаны лабораторийн сорилоор тургах кофенуудын дотроос зөвшөөрөгдөх тунгаас 3 дахин их сибутрамин илэрдэг. Та кофе биш зүгээр л хууль бус химийн хор ууж байна гэсэн үг. Одоо бүрч гүн рүү оръё. Тургах капсул болон бэлтгэлүүд ийм хэлбэрээр савлагдсан эдгээр бүтээгдэхүүнийг зардаг хүмүүс энэ бол FDA-ээр баталгаажсан гэж тэд ам бардам ярьдаг. Энэ бол маркетингийн хамгийн том, хамгийн бохир зайлмах юм. Америк нэгдсэн улс болон олон улсын хуулиар бүтээгдэхүүнүүдийг хоёр ангилдаг. Нэгдүгээрт drugs буюу эм, хоёрдугаарт dietary supplements буюу хоолны нэмэлт бүтээгдэхүүн. Эм нь зах зээлд гарахаас өмнө маш олон жилийн лабораторийн болон хүн дээрх клиник туршилт хийж аюулгүй байдлыг баталж байж зарах эрх авдаг. Харин хоолны нэмэлт бүтээгдэхүүний тухайд энэ ангилалд ямар ч өөрчлөлт шалгалт байдаггүй. Та өнөөдөр өөрийнхөө подволд элсэн чихэр кофеин хоёрыг холцоолаад турах эмгээ зарахад хуулиар хинж таних орохгүй. Зөвхөн хэн нэгэн хэрэглээд өгсөний дараа эсвэл маш олон хүн хорцсны дараа л FDA тэр бүтээгдэхүүнийг хориглож зах зээлээс татдаг. Тэр хүртэл та хэдэн сая доллар орлуулчихсан байна гэсэн үг. Төгс өгч үзэх юм бол турах бэлтгэмжийн зах зээл хичнээн аимшигтай болохыг харж байна. 1930-аад оны үед Америк нэгдсэн улсад DNP гэдэг турах бэлтгэл маш хүчтэй газар авч байв. Энэ бодисыг уусан хүмүүс өдөрт 0.5 кг-аар шууд турж байлаа. Гэвч DNP гэж яг юу байсан бэ? Энэ бол дэлхийн 1-2 дугаар дайны үед цэргийн үйлдвэрүүдэд тесрэх бөмбөг хийхэд ашигладаг байсан химийн түүхийд байв. Хүний биед ормогцоо энэ бодис эсийн түвшинд митохондрийн үйл ажиллагааг тасалдуулж биеийн температурыг хүчээр өсгөдөг. Биеийн халууныг дотроос нь 41-ээс 42 хэм хүртэл шатааж уухийг хайлуулдаг байв. Үр дүн нь юу байсан бэ? Хүмүүс дотроосоо чанагдаж үхэж эхэлсэн. Элэг бөөр нь шууд хайлж, нүднээс хорч, олон зуун залуус амьдараа шатаж амиа алдсан тул энэ бодисыг үхлийн аюултай гэж хориглосон юм. Хамгийн аимшигтай нь өнөөдөр ч гэсэн интернетийн харгуул сүлжээ буюу dark web-ээр зарим fat burner нэрээр DNP-г нууцаар зарсаар байгаа бөгөөд хамгийн сүүлд 2021 онд Их Британд үүнээс болж хэдэн оюутан залуус амиа алдсан баримт бий. Та магадгүй ингэж бодож иж болох юм. Хэрв тийм аюултай юм бол яагаад миний дагдаг тэр гоё инфлюенсер олны танил одууд өдөр бүр уугаад зөвлөөд идэм бэ? Хариулт нь дэндүү өрөвдмөр бөгөөд энгийн. Энэ бол мөнгө. Нэгдүгээрт тэдэнд таны эрүүл мэнд ерөөсөө ч хамаагүй. Таны харж байгаа тэр сая дагагчтай одод хизээж тэр цай кофений ачаар тураагүй. Тэд сард $1000 үнэтэй хувийн дасгалжуулагчтай тусгай тоогоочийн бэлдсэн хоолыг иддэг эсвэл өөгс оруулах хагалгаанд орчихсон байгаа. Сүүлийн үед олон улсын одод чихрийн шижингийн эсрэг зориулалттай Оземпик гэх мэт маш үнэтэй гормоны тариа хууль бусаар хийлгэж турчхаад танд би энэ цайг уугаад турчглаа гэж $20 савлгаатай хорыг сурталчилдаг. Үүнийхээ төлөө тэд компаниудаас сард хэдэн 10,000 гэрээний мөнгө авч байгаа. Хоёрдугаарт Photoshop болон гэрэлтүүлгийн зайл. Сошиал медиа дээрх өмнө ба дараа нь зургуудад хизээж битгийдэг. Өглөө босоод юу ч идэж уугаагүй байхдаа гизээ урагшин түхийлгэж бүгдийг суугаад харахгүй гэрэл зураг аавна. Энэ бол өмнө. Дараа нь гизээ маш хүчтэй татаж позоо өөрчлөн дээрээс ирсэн тод гэрэлт биеэ тослоод зураг аавна. Энэ бол дараа нь. Энэ хоёр зургийн хооронд ердөө 5 секундын зөрүүл байдаг. Тэнд ямар ч турах бүтээгдэхүүн байхгүй. Энэ бүхний би танд шинжлэх ухааны хамгийн хатан бөгөөд өөрчлөгдөшгүй ганцхан үннийг хэлье. Дэлхий дээр уугаад уухыг хайлуулчихдаг ямар ч шидэд цай, кофе, эм бэлтгэл байдаггүй. Хэрв тийм зүйл үнэхээр байсан бол өнөөдөр дэлхий дээр нэг ч тарган хүн байхгүй байх байсан бөгөөд түүнийг нээсэн эрдэмтэн Нобелийн шагнал авах байсан юм. Хүний биеэс уух хасагдах цорын ганц арга бол калорийн дутагдал юм. Таны биед орж байгаа эрчим хүч таны зарцуулж байгаа эрчим хүчээс бага байх ёстой. Өөр ямар ч ид шид байхгүй. Тэгэд хамгийн сонирхолтой нь юу вэ гэдгийг мэдхүү. Таны биеэс уух хайлж гадагшлахдаа угаалгын өрөөнд шингийн хэлбэрээр уурсдаггүй юм. Шинжлэх ухаанаар хайлж буй уухны 84% нь таны уушгаар амьсгалаар чинь дамжин нүүрс хүчлийн хий болж агаарт дэгддэг. Үлдсэн 16% нь л хөлс шээс болж гардаг.
Өөрөөр хэлбэл та зөв хооллож, хөдөлж, амьсгалж байж турна гэхээс биш гизээ гүйлгэж турдаггүй юм. Та өөрийнхөө эрүүл мэнд залуу нас дотор эрхтнүүдээрээ тэнцэн тавьж $1 луврын бизнесийг баяжуулсаар байх уу? Эсвэл яг одооноос өөрийн биеэ хайрлаж эрүүл зөв замаар явах уу? Сонголт үргэлж таны гарт байгаа. Хэрвээ энэ бичлэг танд тураах бүтээгдэхүүнүүдийн үнэн төрхийг харахад тусалсан бол лайк дарж, өөрийгөө эрүүл мэндээрээ хохироох гэж буй найз нөхөд гэр бүлийнхэндээ заавал шеэрлж анхааруулаарай. Оюунлаг эрүүл дэлхийг хамтдаа бүтээцгээе. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.